ажиллагаа. Өөрийнхөө түүхэн замдлаас эхлээ та бүхэндээ өргөө танилцуулъя. Намайг Инх Чимгийн Баасан хүү гэдэг. 1994 онд аав ээжийнхээ ганц охин болж Улаанбаатар хотод мэндэлсэн байгаа. Тэгээд 2001 оноос 2009 оны хооронд 14-р сургуульд суралцаад 2009-оос 10 онд болохоор GNIT Software Engineering сургалтанд Энэтхэг улсад суралцсан байдаг. Энэ үед болохоор би 16 настай жоохон байлаа. Тэгээд эмээгийн хүүхдүүд гэдэг шиг би эмээгийн хүүхэд байсан. Яг оюугч аамын оюу шиг хаана эмээ маань явчихын дандаа эмээгээд тач явдаг гэсэн. Тэгээ харин Энэтхэг яваад 1 жил болоод гэр бүлээ аягүй сансан л та. Тэгээд санаад хэцүү байсан болохоор буцаад хоттой ирсэн байгаа. 2010 оноос 2013 оны хооронд Режив Гэнdiгийн нэрэмжит үйлдвэрийн хөтөлбөрийн сургуульд аялал жуулчлалын ангид орж суралцсан байдیں۔ Тэгээд аялал жуулчлалын ангид сурж байгаа хугацаанд зочин үлээ авах, хүмүүстэй харилцах, зочдыг ухтаж авах, Монгол улсынхаа бас түүхэн дурсгалт газар гээд маш олон зүйлсийг суралцсан. Тэгээд бас хамгийн дурсамжтай хэсэг бас энэ аялал жуулчлалын ангид үргэлжсэн байдیں۔ За тэгээд 2013 оноос 17 оны хооронд болохоор олон улсын Улаанбаатарын их сургуульд сувилгаар чиглэлээр суралцсан. Миний анагаахын чиглэлээр суралцах болсон одоо гол нөлөөлсөн зүйл болохоор манай ээж байдаг. Манай ээж маань болохоор төрхийн эмч мэргэжилтэй. Тэгээд бас гоо сайханч мэргэжилтэй. Тэгээд би бас эмнэлгийн хүн болно гэд орж исэн. Тэгээд 4 жилийн хугацаанд эмнэлгүүд дээр татлаад гараад ажиллаад явж байхад хүмүүс яг юунаас болж өвдөөд ингээд хэцүү байдэм болоо тий. Хүн ер нь эрүүл байхад хайгуй чухал юм байна даа гэд миний бүр ингээд толгоонд орсон байсан. Тэгээд илгэний өвчтөй хүмүүс, сахарын өвчтөй хүмүүс, хотоодны өргөсөлтөө хүмүүс эмчилгээл гээд ирдэг байсан. Тэнгуут ингээд эмийн эмчилгээгээр эмчилчээд тэгээд эдгээд буцаа явцдаг. Тэгээд дахиад тэр хүмүүс маань ингээд автоматтай ирдэг. Тэгээд яг яангуут яг бүрэн хүнийг эмчилдэг юм байна даа. Хүн хоол ижилээрээ бас эрүүл ах боломжтой юм байна. Тэр эрүүл амьдралын хэм маягийг өөртөө суулгаад зөв хооллох юм бол хүн эрүүл байх юм байна гэдээ надад тэгж бодогдчихсэн. Тэгээд би бас сургуулаа төгслөө. Тэгсэн ээж эхлээд төрүүлээд Солонгос явцсан л та. Тэгээд ээж гэр бүлтэй хамт байжснаа гинт ээж байхгүй болчоор бас ээжийг аягүй санаад би Энэтхэг явснаас хойш ер нь өөр гадаад улс руу явахгүй, хэрвээ гадаад улс руу явбал Америк ч юм уу, тийм Европын улс руу явна гэж бодож исэн чи эсрэгээр болоод тэгээд би Солонгост ирсэн мэдээ. Солонгост ирээд 2018 оноос 19 оны хооронд энэ их сургуулийн эхлэний бэлтгэл суралцаад тэгээд 2020-аас 25 онд Гачаон их сургуулийн эмнэлгийн удирдлагын чиглэлээр суралцж төгссөн магистрт. Эмнэлгийн удирдлагын чиглэлээр суралцж байхад өмнө нь бол дандаа ингээ өвчтөн хүмүүстэй хамт тий өвчтний яаж эдгээгүй гэж байсан бол эмнэлгийн удирдлагын ангид ороод яг эмнэлгийн дотоод бүтц, эмнэлгийн бүтцийг одоо нүдний тасаг байлаа шиг тэднийг яаж сайжруулах уу гэд ер нь ингээд аюул юм үзэж суралцж төгссөн байдаг. За тэгээд Солонгост ирээд бас миний амьдралыг эхэлсэн. Би ч айлын ганц охин эрхэлж өссөн бүх зүйл маань ингээд хангалуун байсан. Тэгээд манай эмээ маань болохоор аягүй сайхан сэтгэлтэй туусч ээж бас адилхан тийм. Тэгээд гэр бүлээрээ хүмүүсийг аягүй төсөөлсөн байсан чинь хүн болгон шал өөр байсан. Тэгээд би яг Солонгост ирээд яг 7 жил болох хугацаанд хүмүүстэй яаж харилцах, хүмүүс яагаад тийм олон янз байдаг. Тэгээд амьдралынхаа бас тийм дурсамжтай цагийг өнгөрөөсөн. Зовлон жаргал хүн ер нь байнга байдаг юм байна. Тэгээд яаж давж туулах уу, бас яг өөрийгөө яаж олох уу гэдгээс шалтгаалаад миний өнгөрч туулсан зүйлс маань бол надад бас эргэж нөлөөлсөн. Би өөрийгөө олсон гэж бод хэлж чадна Солонгост ирээд. За тэгээд Жамаг сонгосон шалтгаан гэх юм бол эрүүл мэндийн бүтээгдэхүүн байсан. Тэгээ гоо сайхан байсан. Ер нь надтай хамт дандаа л эрүүл мэндийн бүтээгдэхүүн, тэгээ гоо сайхан ер нь хамт явж байдаг. Яг л ээж эмнэлгийн мэргэжилтэй, би өөрөө эмнэлгийн мэргэжилтэй. Тэгээ хамгийн сайн гэсэн бүтээгдэхүүнүүдийг л ер нь хэрэгжилж ингээд сонгож байдаг байсан. Тэгээд
эхлээд 5 дээр салааны байгуулсан байсан л да. Тэгээд би ирээд энд нэг зүгээр хар ажил хийх айгүй хэцүү. Тэгээд би хумс Монгол сурчаад, сормос бас сурчаад ирсэн. Тэгээд ажлаа хийж явахдаа жимэтаа анх ээжтэй уулзраад тэгээд анх шүршүүрийг бол хэрэгжилж үзчихсэн. Тэгээд жимэг сонгосон шалтгаан гэх юм бол эрүүл мэнд гой сайхан аялал ганцаараа биш баг хамт олноороо аялдаг нь бас илүү таалагдсан. Дээрэс нь би өөрөө эрүүл болно, хүмүүсийг эрүүл болгоно. Ард нь цалин урамшуулалт байдаг нь бас илүү одоо сайхан санагдсан байгаа. За хамгийн эхлээд жамагийн шүршүүрийг ээждээр хэрэгжилж эхэлсэн. Солонгост анх ирэхэд үс их айгүй ундаг, бас арьс айгүй хуурашдаг гэсэн. Тэгээд шүршүүр бол үнэхээр гайхамшигтай гэж би бүр итгэлтэй хэлнэ. Үс унахаа болчдөг. Дээрэс нь тийм арьсны хуурашилт гэдэг асуудал байхгүй. Одоо болохоор яг арьсны янз бүрийн харшилтай хүмүүс айгүй гарцсан. Тэгээд харшилтын дээр асуудал бас айгүй шийдэгдэж байгаа. За миний хувьд л үс уналт байхгүй болсон, арьс хуураших бас байхгүй болсон байгаа. Тэгээ манай шүршүүрийн давуу тал болохоор усыг ёонжуулдаг, эрсчүүлдэг. Дээрэс нь энэ нэм бактери хөгц мөвөн цэрийг бас устгадаг. Жимсний пестицидийн хорыг ч гэсэн устгадгаараа илүү давуу талтай. Ийм гоо шүршүүрийг бас анх удаа хэрэгжилж ийсэн. Хамгийн анхлаад ээж шопоор ороод дараа нь би бас шопоор орж ийсэн. За зүйлт бугуйч бол бас үнэхээр гайхамшигтай. Манай Эрдэнэс орон зай хаш чулуун зүйлт болохоор 100% урамлын одоо байгалийн гаралтай. Буяа хүнжүүгээс бол гаргаж авт юм байлээ. Энергийн инфра улаан туяа өөрөөсөө ялгаруулдаг. Дээрээс нь хасаа цэнэгтэй йонг ялгаруулна. Хөгц мөвөнцөр тийм үнэрийг дарах чадвартай. Инфра улаан туяа нь болохоор одоо нарны дулаанаас галын элчнээс илүү ялгардаг. Эмнэлэгт болохоор дулаанаар эмчлэх гэж явагддаг булчин суллах, тайвшруулах, цусны эргэлт сайжруулах, дархлаа нэмэх зорилттайгаар энэ дулаан эмчилгээнд бас инфра улаан туяа ашигладаг. Энэ нь болохоор манай Эрдэнэс орон зай хаш чулуунд байгаа нь хэрэг гайхамшигтай санагдсан. Миний хувьд болохоор айгүйх нөгөө нүүрслүүлэгчд аваад миний хүзүү айгүйх хүч хөөрж өвчдөг байсан. Тэгээ гар бүр ингээ өвчөө орсон. Тэгээд зүйлтэй зүгээд зүгээр болчихсон. Бас нөгөө даралтэгддэг хүмүүс зүгэл бас сайн. Ягаад гэвэл цусны эргэлт сайжруулж байгаа. Тэгээ булчин султдаг болохоор ингээд надад бүр илүү үйлчлээд исэн юм бэлээ. Бас манай баг хамт олонд маань ч гэсэн бас үйлчилж байгаа. Тэгээд аавра гэрлэн бүрхүүлийг бол бүтэн болгодог. 30 минут зүүсний дараагаар бүтэн болгодог. Манай багийн нөгөө толмоо захирал анх зүйлтэй зүгээд 2 хоног жоохон ямарсан гээд тэгээд энергийг дээшлүүлдэг аавраг бүтэн болгодог учраас бас хит мэдрэмтхийн хүнд болохоор яг тэгж хурдан үйлчилж мэдэгддэг байгаа. Ингээд Эрдэнэс орон зай хаш чулуун зүйлт маань надад бас илүү таалагдсан байдаг юм аа. За дээрээс нь кальц, натрий, магний, цайр гээд эрс бодисыг бас үр таавалдаг юм байлээ. За дараа нь болохоор витамин С бас гид цэвэрлэгч, сүүлд гарсан гид цэвэрлэгч бол үнэхээр одоо бест тэ ашигтай бактери. Сүүлд гарсан одоо гид цэвэрлэгч маань болохоор пектин гэдэг зэрэглэлийн эслэгийг агуулсан 12 төрлийн өөр бактерийг оруулсан. Одоо 5 саллан хандны хальсны үрийг бас оруулж өгснөөр илүү бас давуу болсон. Миний хувьд нөгөө бүтгэний асуудалтай байсан. Тэгээд дандаа жамагийн гид цэвэрлэгчийг хэрэглэсээр хагаад бүр ингээд өөр зүйл мэдэхгүй байсан. Тэгж жагаад гэрт харин гид цэвэрлэгч дуусчих. Тэгээ миний таньдаг их надаа юм 2 цэнхэр савтай гид цэвэрлэгч өгчээсэн. Тэгээд за энийг уучиг гэдээ дуусан чинь гиз бүр өвдөөд хямраад бүр ингээд хордлогонд орсон юм шиг болж исэн. Тэгээд тэр үед манай жамагийн гид цэвэрлэгч үнэхээр гайхамшигтай юм байна гэж үнэхээр одоо ботсон л доо. Тэрнээс хойш өөрөөсөө өөр гид цэвэрлэгч уухад болсон байдیں۔ За витамин С болохоор витамин С ашигтай бактери хоёрыг уугаад миний хашил бол гайгүй болсон. Би байнга нөгөө хумс бууддаг. Тэгэхээр хормосны нөгөө цавны тийм хашилттай болсон. Нүд айгүй хулаадаг. Тэгээ ханаад үрсэн юм шиг нус гоожоод ингээ айгүй хашилттай болсон. Биеэр ингээд би цатнаад ингээд тууралт тийм хашилттай болсон гэсэн. Тэгээд витамин С уугаад ашигтай бактери эсгэж уугаад нэг мэдсэн чинь миний хашил ингээд байхгүй болсон байсан. Тэр нь үнэхээр гайхамшигтай санагдчихж байгаа. За дараа нь болохоор 3 өдрийн гайхамшигт ордог бүх бүтээгдэхүүнүүд бол бас үнэхээр гоё.
3 өдрийн гайхамшигт бид нэр гой газар, Солонгосын гой газар үзэнгээ баг хамт олноороо ингээд хамт мацгаа хийдэг. 3 өдөр ингээд мацгаа гэртээ ганцаараа игүүлээ уйд гартай шүү дээ. Бас юу өдөж яаж байгааг багийн хамт олноо бас мэдхгүй. Тэгэхээр илүү гой сонирхолтой бөөнөрөө ирвэл одоо амьдралын одоо хэм маягийн туршил бүтээнгээ бие биендээ ингээд эргээр нөлөөлөнгөө гоё бие цэвэрлэж бие одоо биесээ хорийг гадагшлуулдаг юм 3 өдрийн мацгийг бол хийдэг. Тэгээд анх би мацаг хэлж яхад юурээс явдаггүй байсан. Ээж намайг манай ээж болохоор Эмералд захирлын чимэг гэд байгаа та бүхэн маань мэднах. Тэгээд ээж одоо мацагт яваа миний хүн би одоо хорт бодсоо одоо цэвэрлэх гэдэг жахтанд би турхааштай би хол дахиад турчин гэд явдаггүй байсан чинь нэг солонгос захиралтайгаа тааралдаад чи ингэ детокс хийж байгаа юу гэж асуужсэн. Тэгээд би хийхгүй байгаа би ингэ дахиж турмааргүй ингэжсэн чинь чи одоо энэ залуу байдлаа улам ингээд хадгалнаа улам илүү гоё болноо гэж хэлээд тэгээд би юу тийм үгээ тэгээд тэрнээс хойш 3 өдрийн мацгийг хэрэглэж эхэлсэн байдаг. Тэгээ 3 өдрийн мацаг хэрэглэхэд үр дүн гэх юм бол миний биологинаас одоо 17 таа болсон сүүл 6 сард мацаг хийсэн юм байна. Дахиад мацагласнаас хойш бол бид нэр гоё энгийн хоол хүнсээ хийж идэж хэрэглэдэг гоё юм чимэглээд ингээ хэрэглэдэг байгаа. Тэгээд мацаг эхлэхээс өмнө Канада цахилгаан соронзон аппаратны онцлогоонд эхлээд бид нэр ордог. Тэгээ мацаг хэрэглэсний дараа ямар үр дүн гарч байгаагаа мэдэх боломжтой 5 цул 6 сая эрхтний эрүүл мэнд ямар байна, эрс бодис хэмжээ ямар байна, витамины хэмжээ ямар байна гэдгийг мэдээд дараа нь детоксоо хийгээд дараа нь үр дүнгээ мэдэх боломжтой. Илүү залуу болоод, илүү эрч хүчтэй болоод өөрчлөгдөж байгаагаа бас аппаратны тусламжтайгаар мэдэх боломжтойгаа. Би болохоор 23 онд ингээд онцлуулсан. 2 нүүр юм гарч ирсэн. Зүрхний асуудал, уушигны асуудал, яс гээд айгүй олон асуудал гарч ирсэн. Тэгээд дараа нь сүүлд онцлуулахад ийм цөөхөн болсон 3 асуудал. Тэгээд сүүл 6 сард мацагт бариад танита аппаратн дээр биологинаас үзсэн чи 17 болсон. Минийх бараг 26, 27 тайсан биологийн нас маань. Тэгээд 20 болоод сүүлд 17 болсон юм гайхамшигтай үр дүнтэй байгаа. Хүний бие дотроосоо шинжлэгдэж залуудж байна гэдгийг би бас мэдрээ авч байгаа. За тэгээд мөрөөдлийн самбараа хийсэн цагаас эхлээд миний мөрөөдөл маш хурдан биелж эхэлсэн. Өмнө нь Монгол дахтаа бол хийжсэн. Тэгээд сүү Солонгост ирчээд хийгээгүй байж байгаа. Сүүл дахиж хийгээд тэгээд баг хамт олондоо мөрөөдлийн самбараа хийгээгүй хүмүүсийн бол хийгээрэй гэж уриалмаар байна. Илүү одоо том зорилго мөрөөдөлтэй хэрнээ амьдралынхаа одоо янз бүрийн үйл явцад ингээд мөрөөдлөө ингээд биелүүлж чадахгүй орхитуулчаад байдаг. Би болохоор энэ мөрөөдлийн самбараа яг орныхоо дээр байрлуулсан, байнга хардаг. Би тийм болсон байна гэд мэдэрч тийм ажиргалтайгаар ингээд мэдэрч сэрдэг. Тэгээ миний мөрөөдөл биелсэн. Би энэ хамгийн ихэн дээр тэр дээд хэсэгтэр Ruby-гийн энэ зураг тавьсан. Тэгээ тэр маань болохоор 6 сарын 20-нд би Ruby болсон. Мөрөөдлийн самбар хийснээрээ илүү зорилго мөрөөдлөө байнга хараад байнга ингээд санаж идэг. Тэгээ мөрөөдөл маань ингээд биелсэнд бас маш их баяртай байгаа. Гайхалтай. Манай багийнхан бүгд мөрөөдлийн самбараа хийгээрээ ингээд миний мөрөөдөл биелсэн. Хайртай спонсор Diamond өнөр жаргал захирал Эмералд инх чимэг ээж захиралтай маш их баярлж байгаа. Мөн баг хамт олон маань байгаагүй өнөөдөр би энэ цолонд хүрэхгүй. Энэ бол баг хамт олонний хүч, итгэл, би бинээ дэмжсэн. Мөн хамгийн түрүүнд хайраа урдаа тавиараа гэж хэлмээр байна. Бид янз бүрийн амьдралтай жаргал зовлон туулаад адилхан явж байгаа. Гэхдээ би бинээ гэсэн сэтгэл байх юм бол баг аюу хүчтэй хурдан явдаг. Тэгээ багийнхандаа хайртай шүү, спонсоруудаа хайртай шүү гэж бас хэлмээр байна. За дараагийн зураг дээр энэ дээр болохоор Жема баг хамт олонны уулзалтаар дамжуулж бидний ажил илүү урагшилдаг. За зураг дээр Алтан Жемэг захирал маань байна. Үнэхээр мундаг лидер. Эрдэнэт захирал маань байна. Бас үнэхээр хүчирхэг.
Тэгээд зурган дээр оюун захирал маань байна. Туул захирал байна. Өнөрөө захирал маань, тэгээд айрын захирал маань, Эрдэнэтгүй захирлын охин байна. Тэгээд оюука захирал маань байна. Тэгээд анх уулзалтыг хийгээд би анх ингээ ашиглачаалаа. Явуулсалт маань Дулмаа захирал маань байна. Би Нэгдүгээр захирал маань ямар ч олонтой юм бэ. Чи дараа би онцлоо. Жамагийн 3 өдрийн гайхамшигт мацаг хөтөлбөрт бид нэр ингээд аялангаа хамт олноороо ингээ хамт явдаг. Яа. Яалрын дууга хаагаад өгөөрэй манайхаа. Ингээд анх бид нэр ингээ мацагт явж исэн зураг байна. Жама офис дээрээс спонсоруудтай хамт баг хамт олноороо Өөрчлөлтөө явж ялаа. Одоо идэх. Хөөе, өөрчлөлтөө хоолоо ид. За ингээд баг хамт олноороо Ихгүй яадгийг хамтдаа ингээд явдаг. Энэ Францтай л тосгоноор хамт аялж ялаа. Yeah. Байна. Баска захирлын майк на би хаачих шиг болсон уу яач. Сая дээр нэг хүний хаах гэж Тийм байна. Sorry. Ингээд бид нэр ингээд за энэ дээр л алтнаар захирал маань байна, оюун захирал маань, захирал маань. Тэгээд ундрах бол захирал бүгд байна. Үнэхээр гайхамшигтай хүчирхэг захирлуудаа дахин баярлалаа гэж хэлмээр байна. Тэрэ хамтдаа шүү. За. Окей. Зургууд нь болж гинөө басан базэрлээ. Дараагийн зураг руу орвол. За. Окей. Болж гинөө. Байна. Болж гинөө л. Сүүлд болохоор залуучуудаа хамт явсан. 2 эрэгтэй багийнхаа захирлуудтай. Эрэгтэй хүмүүс юу нэг мацагт явъя гэхээр явдаггүй байхгүй юу? Энэ удаа явсан нь үнэхээр гайхамшигтай байлаа. За Жема Бээжин аялал 2024 онд багийнхнаа дагуулад аялж исэн. 2 гол захиралтайгаа ярилцлаа. За энэ болохоор цол гардуулалтын зургнууд байна. Алтчимэг захирал маань сапер олж исэн гэр бүлийн хүний хамт. Тэгээд цосломоо захирал, Утрах булаа захирал 2 маань голд авч ялаа. Янжиллам захирал маань бас голд цолонд хүрсэн. Цолонд хүрнэ гэдэг бол тууштай байдал, хичээнгүй байдал, багийн ажиллагаа байдаг. Тэг үргэлж та дээрээ бас бахархдаг шүү. Дараагийн зураг. За ингээд аяллаа зураг байна. Хэвтед аялж байсан зураг. За Жемагийн ажлыг яаж хийх вэ гэж хүмүүс бас асуудаг. Шинээр орсон баг хамт олонны маань хүмүүс ч гэсэн асуудаг. Тэгээд Жемаг ер нь баг хамт олноороо ивентээр дамжуулж хийх юм бол илүү олон хүн түрээд илүү олон хүнийг эрүүл болгож эрүүл болгонгоо цаана бас цалин урамшуул бас давхар бэж идэг. Тэгэхээр үнэхээр элит бизнес өөрөө эрүүл болно, хүмүүсийг эрүүл болгоно. Тэрнийхээ дараа бүгдээрээ цалин урамшуулалтай цолонд хүрсэн. Бүгдээрээ тийм гоё аж аргалыг мэдэрдэг юм гоё бизнес байгаа. За цалин урамшууллынхаа талаар ярихад 5-6 сарынхыг оруулсан байгаа. За 5 сар гэхэд 3 сая хэдэн зуун, 6 сарынхыг яг бүтэн оруулж бол амжаагүй байсан 2 сая хэдэн зуун. Миний хувьд бол надад бас их цалин санагдчихж байгаа. Яг нь энэс илүү их авдаг хүмүүс байгаа, авах боломжтой. Одоо цагтаагаас яадаг гэж. Би өнөөдөр яг баяр тэмдэглээд байгаагаа хэлээ. Баяр чимээ яагаад зэрэгцээд окей, дууг нь авчлаа. Тэгээд хүн болгонд ингээ боломж байгаа. Бүгдээрээ тууштай, хичээнгүй баг хамт олноороо хамтарч ажиллаж чадвал амжилт үнэхээр ойрхон байдаг. Тэгээд та бүхэндээ хайртай спонсоруудаа багийнхаа хамт олонд хайртай шүү. Бид нэр амжилтын оргил руу хамтдаа хүрцгэнэ.
Миний амжилтын түүхийг сонссонд баярлалаа. Гайхалтай. За. Окей, баярлалаа. Баярлалаа. За. Одоо баасан захирлын